Сайн бацхан уу? Налагчуудаа хайр түгэе. Мэдчилгээ хүргэлзийн хамт олноос та бүхэндээ ээлжид нэгэн шинэхэн дугаараараа мэдчилж байна. Ижитэй орчлон баян тэр дундаа ижийн амьд сэрүүн байхад амжиж баярлуулна гэдэг энэ орчлонгийн туйлын их аз жаргал бизээ. Төрүүлж өсгсөн ижи бурхандаа баярын мэнд дэвшүүлж 5 сайхан хүү 3 сайхан охин бэрүүдийнхэн зүгээс хаягалсан онцгой нэгэн мэдчилгээг уламжлахаар манай хамт олон төрсөн өдрийн эзнийг зорж байна. Бүсгүй хүн хүслийн гүйцэх гэж хүү, орчлон гүйцэх гэж охин өр төрүүлдэг жамтай орчлон хорвоо төрүүлж өсгсөн үр хүүхдүүдээс нь ижидээ хаягалсан чин сэтгэлийн мэдчилгээг хамтдаа уламжилсан. Манай налагчуудаа хайр түгэе. Мэдчилгээ хүргэлтийн хамт олон маань ээлжид төрсөн өдрийн эзэн болсон эрхэм нэгэн ижийг зорин хүрэлцэн ирээд байна. За юуны өмнө төрсөн өдрийн эзэн болсон гантулга ихчтэй баярын мэнд хүргье. Баярлалаа. За сайхан баярлж гин үү миний ихчээ? Баярлж байна. Сайхан баярлж байна. Баярлалаа. Мэдээж ширээ дүүрэн амттан бэлдээд хүүхдүүд бүгд хоол ойроос цуглаад төрсөн өдөр хачин сайхан болж байгаа шиг байна. За тэгэхээр охин нь өөрийнхөө ирсэн хэргийг бас танилцуулах учиртай. Баяр дээр баяр нэмнэ гэдэгчлэн манай налагтын мэдчилгээ хүргэлтийн газар бий болсон. Хүмүүсийн баяр дээр очиж чин сэтгэлийн талархлыг дамжуулж өгдөг ажилдаа ирсэн байх нэ. Одоо охиныхон гарт ийм гоё цэцгийн баглаа байгаа. Тэгээд бас баярын гоё бэлүү байгаа. Тэгээд мэдээж асуух ёстой асуултыг уламжлал ёсоор танаас бас би асууна. Охтууд нь хөвгүүд нь гээд ирэх ёстой хүмүүс ер нь бүгд ирчихсэн байх шиг байна. Тэгтээ мэдчилгээ хинээс юм бол хүүхдүүдээсээ. Ахмад 3 охинтой. За тэглгүй яг хөө тэгээд бас мэдчилгээнийхаа ихэнд тантайгаа бас товчхон танилцахад сая хэлж байгаа шүү дээ 5 хүү 3 охин төрүүлж өсгсөн гэд. Эсвэл нөгөө алдарт ижи маань хажууд маань суусан байна. За тиймээс хоёулаа шууд гол ажилдаа орё гантулга ихчээ. Охин нь олонч бэлгүүдийг дамжуулж явдаг. Гэхдээ тэр дундаа онцгойлон миний бэлгийг өгөх гэхээс илүү хэлэх үг бүхэн маань ээдээ дэндүү чухал нандин байдаг учраас хэлэх үг бүхний минь анхааралтай сайн сонсоосоо гэж хүсэж байна. Энэрл хорвоогийн эрхмийн дээд болсон ижи бурхан тандаа энэ өгсийг хаяглан ижил хідэн үрсэн илгээж байгаа юм шүү. Элсэн говийн ширхгийн тоогоор ээжтэн бид дэндүү их хайртай. Эвэлсэн сүгэн залгилсан юм болохоор ээж минь та бидэндээ бурхнаас ч илүү үнэтэй юм шүү. Халуун хөвлөд тань бүрэлдсэн учраас хайрлаж хүндлэхгүй байхын аргагүй юм аа миний ээж. Хамаг сайхан бүхнийг тань хүртэж хүн болсон болохоор хүндлэхгүй байхын аргагүй юм аа миний ээж. Одон гаргийг бид шүтдэггүй юм шүү. Огторгүй тэнгэрийг бид бас шүтдэггүй юм шүү. Олны хил ам хараал өрөөлийг бид шүтдэггүй. Орчлонд харин ганцхан ээж таныгаан шүтэж явдаг юм шүү. Энгэртэн нэвэлсэн цагаан сүг хөхөж том болсон өрсөн одоо эрийн цэнд хүрсэн юм шүү. Хевлийдтэй хүн болж энэ орчлонгийн жаргалыг хүртсэн ижил хідэн өрсөн одоо том охид хүүгүүд болцгоосон юм шүү. Орчлонгийн хамгийн сайн сайхан бүхнийг ижидэн авч өгөх чадaltaй том эр болсон юм шүү. Одоо харин ээж минь та дэргэд минь урт наслаж удаан жаргаараа хүмүүн заяаг хайрлсан баярлалаа хэмээн илгээсэн байна. Мэдээж мэдчилгээ таны минь 8 сайхан үрсээс илгээжээ. Энэ гоё сэтгэл шингэсэн хайр шингэсэн маш гоё цэцгийн баглааг төрсөн өдрийн эзэн гантулга ихчтэй өргөн барья. Гантулга их чи охинд нь цэцэг дайж ирэхдээ онцгойлон бас нэг хүмүүсийн мэдчилгээг заавал дамжуулаарай. Аавын гэрийн босгыг алхаж амьдралд анх хөл тавихад минь хүний хүүхэд юм шүү гэж гадуурхалгүйгээр алгандаа инхрэлж тусаж явсан ээдээ чин тунчийг талархаж явдаг шүүгээд бэрүүдээс нь бас тусгайлан мэдчилгээг намайг дамжуулж өгөх таалгуурыг өгсөн. Олон сайхан үрсийн хүрээлүүлээд орчлонгийн хамгийн баян ижид иргэд минь суухад одоо тэр бичлэгтээ үрс
бусдын хандаж хэлэх үг эдээ дунчиг их байгаа болов уу гэж бодож байна. Ирж амжсан хідэн байгаа, амжаагүй хідэн байгаа. Орчлонд гоёх үр хүүхдүүдтэй хандаж хоёлоо одоо гоё үг хэлнэ. За 5,3 охиндоо баярлалаа. Миний хүүхдүүд урт насл сайхан ажил үйлсэнд бүтцтэй амжилт нь сайн сайхан яваасай миний хүүхдүүд өрөөё. За тэр сайхан ирвэл бот сайхан орших болтугай. Гантулга ихчээ тэгээ та минь олон сайхан өрсийг их орондоо хэрэгтэй эдээ мундаг өрс болгон хүмүүжүүлсэн. Тэгээд гарын 5 хуруу шиг 5 сайхан хүүтэй очир эрдэнэ болсон 3 сайхан охинтой одоо тэдний үргэлжлэл болсон хөөхөн очцынэр нь эмээгийнхаа гэрт бужигнаад эдээ орчлонгийн хамгийн сайхан айл өрхөд энэ цаг мөчид айлчилсан байна. Тэгээд таньдаа эрүүлийн хийх хүсье. Өрсөд нь сайн сайхныг хүсье. Ижи бурхнаа дээдэлсэн өрсийн ажил үйлс үргэлж өөдрөг бүтэмжтэй байх болтугай. Төрсөн өдрийн мэндийг дахин дэвшүүлье. За.